За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За хоёулаа өмнөх дугаараар түүхийн талаар нэлээд ярилцсан. Түүх яриад тахаар яг монголчууд гэж хин юм бэ гэдэг асуулт руу бол заавалчгүй орох шаардлагатай болж байна л дээ. Хий дахин өнөөдөр нэг 200 гаруй арай 200 хүрэхгүйтэй улсууд оршин тогтсон байж байна те. Тэрний нэг нь Монгол улс гэж явж байгаа. Энэ улсуудыг нийлгэсэн байгууллага бол нэгдсэн үндэсний байгууллага гэж явж байна тийм үү. Тэгэхээр энэ яг улс үндэстэн гэдэг энэ ойлголт яг анх хизээнээс яаж үүсвэ? Энэ дунд монгол хүний одоо монгол үндэстний онцлог гэдэг ч юм уу монгол үндэстэн энэ дунд хаана ямар байр суурь идэх вэ гэдэг асуултаар энэ ярилцлага бол эхлүүлэе гэж бодож байна. Амар чухал ойлголт л доо. Тий. Юунд одоо жишээлбэл тэр одоо United Nations гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Тий. United Nations гэхээр одоо нейшнуудын нэгдсэн үндэсний гэж монголоор буруу орчуулад байгаа шүү дээ. Nation гэдэг чинь үндэс биш шүү дээ. Улсууд, нэгдсэн улсууд. Нэгдсэн улсууд тий. Нэгдсэн эсвэл үндэстнүүд. Нэгдсэн үндэстнүүд. Тийм манайч одоо Монгол улсын тийм Монголын үндэсний их сургууль гэдэг чинь буруу шүү дээ. Монгол үндэстний их сургууль аахгүй. Тий. Тэгээд ингээл бид нар чинь их асуудалтай ард юм шүү дээ. Тий. За тэгээд яг нь ер нь бол эртний одоо бид нар бас civilization гэж үгийг бас ойлгох хэрэгтэй. Нэг талд нь одоо nation state гэсэн нэг үг явж байгаа. Тодорхой нэг nation дээр тогтсон төр улс. Нөгөөх нь болохоор civilization гэж нэг үг яваад байгаа. Ер нь бол маш их эртнээс өөрийн гэсэн соёлтой тогтсон одоо шинжлэх ухаан, мэдлэг боловсрол одоо юу гэдгийг урлаг соёлоор тогтчихсон олон зуун жилийн түүхтэй тийм улс орнуудыг зарим нь civilization гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм нарийн ширийн юмнууд чинь бидэрт ерөөсөө яригдахгүй зүгээр л мэдээж юм шиг л хүлээж аваад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд тэр nation гэдэг дээр United Nation гэдэг бол одоо 1949 оноос ихсэн баха тийм. Тэгээд 2 дугаар дайны дараа л дэлхий чинь асуудалд орсон байхгүй. Дэлхийн 1 дугаар дайн, дараа нь дэлхийн 2 дугаар дайн. Ер нь энэ улс орнууд дураараа нэг лүгээ ингээд дайраад эзлээд иж болохгүй юм байна. Тийм үү? Инх дайван ноёлох хэрэгтэй. Чи дандаа дайн байж болохгүй байна. Дэлхийн түүх чинь дандаа дайны түүх болох гэдэг шүү дээ. Тэгээд улс орны хэлүүдийг зааглаад за энэ хэл рүү хамаагүй дайрч орж болохгүй шүү. Тийм учраас хэрвээ дайрах юм бол одоо олон улсын байгууллага очиж хамгаалсан шүү гэсэн ийм яваад байгаа байхгүй юу. Тэгээд Монгол улсын чинь 1949 онд энэ тойрсон хэлийг чинь баталгаажууллаа шүү дээ. Тийм маш хэцүү байсан. Тийм. Яагаад хэцүү байсан бэ гэвэл яг бид нар чинь тэр нөгөө nation гэдэг ойлголт байхгүй байлаа шүү дээ. Орос хятад хоёр ч юм л эртний civilization байхгүй. Бид нар чинь соёлтой 20 дугаар зууны ихээр Оросууд чинь Нобелийн шагнал хүртэл авч ирсэн байхгүй. Тий. Хоттой одоо юу байдгийг бүхэл улс оронд юу байдаг вэ тэр бүгд байсан байхгүй. Тэгээд 20 дугаар зууны ихээр парламенттай шүү дээ Оросууд чинь парламенттай байсан шүү дээ. За хятад бол тэгээд 50000 жилийн түүхтэй гэж баахан урлагийн бүтээлүүд гаргаад ирдэг шүү дээ, соёлын бүтээлүүд. Дуу хөгжмөөс хавлаад тэгэл уран зураг одоо юу гэдгийг шүлэг уран зохиол хүртэл гараад ирдэг. За тэгээд энэ дунд чинь бид нар одоо тийм үү ямар нэг байдлаар 49 онд бид нар ч гэсэн одоо нэг nation болёо. Одоо nation олон улсын энэ nation гэдэг байгууллагад бүртгүүлээд болёо гэсэн тийм юм чи одоо явж штэ. Тэгээд тэрий чинь Орос хятад хоёр талаас дэмжсээр байгаад гишүүн болголоо штэ. Хэрвээ дэмжиг бол бид нар өнөөдөр байхгүй ш. Нэг бол Бурятад нийлцсэн, нэг бол өөр Монголд нийлцсэн л байж байгаа шүү дээ. Тэгэхээр Орос хятад хоёр чинь ерөнхийдөө Монгол гэдэг ийм нейшнийг улсыг тийм үү Бурят өөр Монгол хоёрын дунд байгуулъя. Тийм гэж байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр гач юмнууд яриад байдаг л да. Яагаад монголчууд одоо хятадтай юм уу Оростой уусчаагүй юм? Тэд нар яагаад эзлээгүй юм гэдэг идэх байхгүй юу? Тэд нар тэрөөсөө уусгах эзлэх ямар сонирхол байгаагүй. Монгол улсыг яг бүрэн бүтнээр нь нэг ийм улс Бурят Өвөр Монгол хоёрын дунд байгуулъя. Бидний чи яг жинхэнэ хөрш урт талд Өвөр Монгол, хойд талд Бурят шүү дээ. Хөршүүд маань. Тий. За яг уу nation гэдэг утгаараа бол яг Орос хятад хоёр гэж байгаа. Өвөр монголчууд нь хятадтай иргэн шүү дээ. Паспорттай. Бурятууд чинь Оросын иргэн шүү дээ. Паспорттай. Тий. Бид нар бол Монгол улс гэдгийн паспорттай. За nation гэдэг бол олон улсын төвшөнд, онлын төвшөнд бид нар одоо ярих хэрэгтэй. Бид нар ном уншдаг, онол ярьдаг цаг одоо эхлэх хэрэгтэй. Хизээч одоо онол ярьдгүү, цаг ярьдгүү. Тийм үү?
юу ч ном ярьдгүй ийм ардууд одоо ард түмэг одоо юу гэх юм. Энэ дэлхийн асар их мэдлэг боловсролтой чинь энэ зэрэгчж хөл зэрэгч гээд гүйцэхгүй биш шүү дээ. Толгой өрөхгүй биш шүү дээ. Тий. Улс төр гэдэг ойлголтыг ч бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ цаашаа жоохон ярих л байна. За ер нь бол альва нэг үндэснийг одоо nation гэдгийг дэлхийн олон улсын байгууллага цаанаасаа онлоороо юу гэж хэлсэн гэвэл за янз бүрийн улсууд байна. Өөрснийгөө улс гэж нэрлэж байна. Өөрснийгөө ард түмэн гэж нэрлэж байна. Өөрснийгөө civilization гэж нэрлэж байна. Тэгэхээр ямар нэг тодорхойлолтод хүрье. Ямар үед одоо нэгдсэн үндэстнүүдийн байгууллага, одоо манайх үндэсний байгууллага гэдэг байгаа шүү дээ. Нүүб, UNO ямар үед тэр улсыг nation гэдгээр бүртгэж авах вэ гэсэн асар том асуудал гэж байгаа байхгүй. За жишээ нь одоо энэ Монгол гэж энэ ардууд буряд биш юм байна, өвөр Монгол биш юм байна, хятад биш юм байна, орос биш юм байна. За эднийг яаж бүртгэж авах юм? Эдний онцлог нь юу юм? За тэгвэл улс орнуудын онцлогийг харж байгаа байхгүй. За зарим улсууд юугаараа онцлог гэвэл газар нутаг хэлээрээ л зөвхөн онцлог. Тэр газар нутаг дээр байгаа гэдгээрээ л үндэстэн шүү. Иргэдтэй тэр иргэдээрээ үндэстэн шүү. Эсвэл зарим нь соёл нь хэл яриа нь нэгэнлэг адилхан юм чинь хэл яриа соёлоороо зан заншлаараас тэрийгэ давангайддаг учраас тэргээр нь үндэстэн гийа. Зарим улс орнууд хэдийд nation гэдэг вэ гэхээр тэр чинь бүр nation-ы онл байт юм аа. Бүр дээр үед энэ талаар бас ярьж лээсэн. Миний номнуудад монголчуудын хар хайрцагны бодлого гэдэг нэг ном байгаа. Тэрэндээ би бас бичиж лээсэн. Сүүлд нэг 3 саарл ном гарсан да. Уулын чимнээ тэр саарл номдуудыг харгал систем байгаа. Тэгэхээр одоо бид чинь ном уншдаггүй Монгол улс чинь ном уншдаггүй учраас бас жоохон хэцүү. Ярихаас өөр аргагүй болчиход идэв. За зарим nation-ууд бид нар болоо тэр яг адилхан хэлээрч ярьдгүй, яг адилхан гар дүрсэлтэйч биш, янз бүрийн ардууд холилдчихсон. Гэхдээ бид нар нэгэн хүсэл, эрмэлзэл, зорилго дээр тулгуурласан ийм олон ардуудаа. Энэ бол Америк тийм үү? Америкч байж болно, Франц бас тийм. Яг Франц хүн гэж байхгүй шүү дээ. Франц үндэстэн болвол хүсэл эрмэлзлээрээ нийлсэн. Швейцар бас тийм. Яг Швейцар хүн байхгүй шүү дээ. Яг Америк хүн байхгүй, яг Франц хүн байхгүй. За, Герман руу явуулчих л доо. Герман гэхэд иргэн гэдгээр явна. Газар нутгаараа явна. Герман орныг тойрсон хил байгаа. Энэ Герман орны хил дотор байгаа газар нутг дээр байгаа хүмүүс бол Герман үндэстэй. Венесуэлч бас тийм их шүү. Ярианыхан Германаар ярьдаг тийм ард түмэн гэдгээрээ нийлэг байхгүй юу? Үндэстэн болоогүй байхгүй. Яг бол Австрич Германаар ярьчих нь, Швейцарч Германаар ярьчих нь. Тийм. Энэ бол англиар ярьдаг зөндөө олон улсууд байна шүү дээ. Тэглээгээд тэднийг англи үндэстэн гэж хэлж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан Монгол орныг монгол хэлээр ярьдаг юм байна. Монгол үндэстэн гэж хэлж болохгүй шүү дээ. Энд чинь казакууд казакарч, бурятууд арай жоохон өөр аялагтай. Өөр монголууд өөр жоохон аялагтай. Манж аялгууд их байдаг. Тий. Төвдүүд байна аялагтай. Энд чинь сонин олон ардууд тулгдсан байна шүү дээ. Туваа, Халимаг, Алтайн уулсын, Алтайн ардууд тий. Тэгээд бид нар бол ерөнхийдөө юугаараа одоо нийлж үндэстэн болох юм. Аюу хэцүү байсан баггүй юу? Тий. Одоо тэр нөгөө Монгол туурхтан гэдэргээл тэгээд байдаг шүү дээ. Тэгтээ тийм эсхий гэртэй ардууд зөндөө байна. Киргиз, тийм үү? Тийшээ Узбек одоо яа тийм тийшээ хорч эсхий гэртэй. Тэгтээ бид нар Монгол үндэстэн биш. Эсхий гэртэй гэдгээрээ Монгол үндэстэн биш. Дээл өмсдөг гэж нэг онцлох гэж үзлээ. Дээл өмсдөг гэдгээрээ Монгол үндэстэн биш. Яг бол хятад бас дээлтэй шүү дээ. Яг бол тэд чинь торг даав үйлдвэрлэдэг юм чинь. За Монгол хэлээр ярихад их хэцүү байдаг. Тэгэхээр газар нутгийнхаа хязгаарлалсан тийм үү? Чугмаар Монгол үндэстэн гэсгэн дээр юм байна. Тийм. Яг нэгдсэн бас нэг соёл алга. Шал өөр юу шүү дээ. Ялгаатай байна шүү дээ. Бид нар чинь за юутай байна, шанц дард юм байна, морин хурд дард юм байна гэхээр хятадч бас шанц дарна. Морин хурд чинь бүр хоёр утастай юм хуурчин болоод Йемэнд ч байдаг. Арабын хөгжим гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар
яг л одоо юу хоёртой адилхан маргалжил хятад Орос хоёртой адилхан л энэ газар нутаг дээр байдаг гэдгээр нь л үндэстэн болсон дээр юм шиг байлээ. Нүүдэлчин гэхээр бас хэцүү. Олон газар нүүдэлчд байна шүү дээ. Киргизэд нүүдэлчд байгаа, Казахад нүүдэлчд байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн онцлог тэр онцлогоо гаргаж ирж тэргээрээ үндэстэн болдог байхгүй юу? Тэр хүмүүсийн нэг яриад байгаа тийм үү? Одоо ургийн бичиг, Монгол гарал үүсэл, цэвэр цус энэ төр бол бүр дээр үед яригадаад хосрогчсон сэдвүүд байхгүй юу? Өнөөдөр 21-р зуунд тийм үү? Цус мус ярих юм бол гадаадынхан инээд нь хүрнэ. Яг бол Франц цус гэж байхгүй, Герман цус гэж байхгүй, Япон цус гэж байхгүй. Тийм дэлхийд тийм ойлголт байхгүй ш. Бид чинь бүгдээ Африкаас гарсан юм чинь. Африк л цус байгаа. Тэр нөгөө 1900 одоо оноод ихний хинд үед одоо шинжлэх ухаанчд Евгеник гэдэг онол гаргасан те. Евгеник гэдэг нь цэвэр герман цусыг бол олно гэж агаад бага хүмүүсүүдийг бол алж исэн ийм аимшигтай юм болоод байна. Тэр цус гэдэг чинь аюултай осолтой юм болчиход байгаа юм тийм. Ер нь бол цэвэр цус ярих юм бол тэгэл нөгөө национализм, үндэслэх үзэл, арьс өнгөний үзэл гэл өчнөө болоо явчих юм. Тий юу ярьж байна? Энэ чинь бүр гэмт хэрэг байхгүй юу? Монгол цус ярих юм бол гэмт хэрэг шүү. Тэр хүнийг одоо шууд одоо хэрэг татах хэрэгтэй. Тэгэхээр энэ дэлхийд дээр байхгүй. Тэгэл хүмүүс ингээл яриад тийм ДНК байна гэдэг гэдэг. ДНК бол өөр хэрэг. Тэр чинь ДНК чинь цустай ямар ч хамаагүй. Тэр чинь генийн төвшөнд тийм үү? Бүр одоо юунаас Африкаас гаралтай. Тэгээд яаж Африкаас гараад хаашаа тийм үү? Африкаас гарсан тэр эртний хүмүүс чинь хаашаа явсан гэдгээр нь ДНК-гаар нь яг тэр нутагт тэд нар очиод тэр нутагт байрлсан байна. Тэд нар нь одоо явсаар байгаад Латин Америк орж тэрсэн явсаар байгаад Австрали орж тэдэргээ нэг Австраликус энэ төр гэдэг шүү дээ. Тэгсэн тийм ДНК-гийн юмнууд бол байгаа. ДНК-гийн тестүүд сүүлийн үед нөгөө айгүйх бас гадаадд гараад хүмүүс шүлсээрээ шинжилгээ өгөнгүүд чи тэгвэл 10% Балкан, 10% Орос, 30% Манж, одоо 150% Монгол юм гараад ирдэ шүү дээ. Тий, одоо ч гэсэн одоо Монгол улсын нэг иргэн тэргээ үзүүлэх юм бол тэр дотор нь Киргиз ч яваа, Уйгурч яваа, тий, өчнөө юм яваа. Бурят ч яваа, өчнөө юм яваа. За Буриатыг үзэх бол бас Киргиз, Уйгур гэж явчихна. Өөр Монголыг үзэх бол Манж бас Киргиз өвөргээл явчихна. Ерөөсөө энэ чинь энэ орнууд чинь тийм их одоо ялгаатай юм нэг байхгүй юу? Тэр ялгарах гэж оролдох чинь нэг асуудалтай байхгүй юу? Тэр одоо тэр Евгеник гэдэг байгаа шүү дээ. Евгеник гэдэг тийм. Бүр хиний тэр Гитлерийн үед тэр Менгеле гэдэг юу байсан шүү дээ. Эмч хүн. Тэр чинь бүр тэрэн дээр ч аягүй судалсан. Ихэр хүүхдүүдийн хүртэл хооронд нь янз бүрийн эм тариагаар яаж үйлчлэх вэ? Ерөөсөө тэр чинь бүр асар том гэмт хэрэг явагдсан байхгүй юу? Тэгсэн. Тий. Тэгээд тэрийг бол одоо тэгэхээр ерөнхийдөө бид нар гурван юм ярих нь шүү. Нэг бол газар нутг нь адилхан. Нэг бол хүсэл эрмэлзэл нь адилхан. Нэг бол соёл амьдрах хэв маяг адилхан. Нэг бол хэл нь адилхан. Тийм. Тэгэхээр Япон бол ерөнхийдөө Япон хэл гэдгээр явчихж шүү дээ. Өөр орнууд Японоор ярихгүй шүү дээ. Тэгэхээр үгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм. Зарим хэлнүүд чинь олон хэлнүүдийн холимог явж байгаа. Монгол бол олон хэлнүүдийн холимог учраас бид нар монгол хэлээр монгол үндэснийг тодорхойлох ямар ч боломжгүй. Бид нар чинь киргизээр ярьж байна. Борцог гэж киргиз үг явж байна. Төр, улс, шаазан одоо юу гэдгийг аяг тав гэд Казахстан, Төв Азийн үг явж байна. Эрдэм, Ухаан, Оюун гэд Турк, Персийн үг явж байна. Тий. Яг монгол үг олоход маш хэцүү. Тий. Өөсөхтэй үгнүүд бол асуудалтай, үүсэхтэй үгнүүд бол асуудалтай. Тий. Асуудалтай гэдэг нь яг л монгол үг биш. Хааны газраас ирсэн үгнүүд байхгүй юу? Би хэлээд байгаа шүү дээ. Янз бүрийн ардууд ийшээгээ их нүүж ирсэн байна. Тэгэхдээ өөрийнхөө нөгөө хилттэй, үлгэртэй, домгтойгоо ирсэн байхгүй тэр ардууд. Баруун талаас ирсэн ардууд. Тэгээд тэдний чинь үлгэр домгийг бид нар чинь сонсцоход Монгол гэж ийм улс орон ард түмэн энд байсан байх гэж буруу яриад байгаа байхгүй. Энэ археологчид гэж бас нэг бодлооны эзэд байна. Нэг юм ухаж гаргаж ичгээд тэргээ буруу тайлбарлаад байдаг. Эртний Монгол гэдэг. Эртний Монгол гэж хаач байх. Монгол гэдэг бид нар хайгаад олохчгүй.
Тэгэхээр Монгол гэдэг бол нэг хож, нэг нэр л байсан байгаа байхгүй. Африк гэдэг чинь бас нэг нэр хочл явж байгаа шүү дээ. Тэгээс Африк хүн гэж байхгүй шүү дээ. Тэр төвийн хүн. Аз гэдэг чинь бас нэг нэр хож явж байгаа. Европ хүн хаач байхгүй. Тэг. Европ гэдэг чинь бас нэг нэр хочл явж байгаа шүү дээ. Одоо ийм Турк чинь одоо Европын гишүүн болох гээд бас янз бүрийн болж ирсэн шүү дээ. Тэгээ бид энэ орчуулагчийг асуултаа авах одоо United Nation гэдгийг бид нар нэгдсэн үндэсний гэдэг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө European Union гэхээр Европын холбоо гэдэг байгаа байхгүй. Чи United Union гэсэн нэг л үг яваад байна шүү дээ. Тэр чинь янз бүрээр ингэж орчуулад хүнээр тоглоод байгаа байхгүй. Бидний энэ орчуулагчид ер нь нэг тоглоомтой нөхдөж. Тэгэхээр ер нь одоо бид нар Монгол үндэстэн гэж ярих болвол энэ нутаг дээр байгаа монгол хэлээр ярьдаг өөрийн гэсэн хэл хязгаартай Монгол улсын иргэн паспорттай тэгээд энэ хэсэг хүмүүсийг л одоо Монгол үндэстэн Монгол nation гэж нэрлэнэ. Америк хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан тэр нь Монгол улсын иргэн гэх юм бол тэгэл Монгол үндэстэн болоод явна шүү дээ. Солонгостой очиж суудчих шүү дээ. Хүүхэд гаргачих шүү дээ. Тэгээ би Монгол үндэстэн би Монгол ээжтэй би Монгол үндэстэн гэж бүртгэл авна шүү дээ. Тэгээ өөр яах юм. Америк чинь төрөөл Америкийн иргэн болоод тэгэл Америкийн талбайг шүтэл God bless you гэж алхаж байгаа шүү дээ. Тэгэл Америкийн цэрэг төртөл энтхийн нэг нөхрийн хүүхд мөх төртөл явж идэг шүү дээ. Медаль авчихсан. Тэгэж ийм бүгд дэлхийн ийм хоорондоо шүлжилчихсэн хоорондоо юм нэгнээс хамааралтай нэгнийгээ ууссан нэгдсэн тийм үү ийм байх чинь ялгарх гэдэг чинь юу байхгүй та. Өстө нэг чи саруул ухаантай юм уу гэж тийм үү доромжлмоор байгаа байхгүй. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг чинь доромжлол яваад байгаа шүү дээ. Би чи чинь одоо над ухаан чи эрүүл саруулуул гэж доромжилсан үг шүү дээ тий. Тийм гачин юмнуудыг яриад байгаа хүмүүсийг би яг тэгжил хэлмээр байдаг. Өө чи наа ухаан чи эрүүлэг саруулуул гэж асуумаар байдаг шүү дээ. Гэтэ анх яагаад дайны дараа 40 онд 20 онд Монголын хэлийг ингэж энэ хоёр улс одоо зурж өгөө. Бид нар өөрсдөө тухайн үед хэлээ зурж болоогүй юм уу те. Яагаад тэр хүмүүс ярьдаг тийм үү? Байгаль дор манайх байсан энэ Дүүрэн Монголын газар гэдэг манайх хасан гэ. Тэрийг нэг булаагаад авсан юм шиг яриад байдаг те. Энэ тал дээр ер нь байж тээ. Булааж авах юм байхгүй, булааж авахгүй юм ч юусоо байхгүй. Тэртээ тэргүй байж тээ. Нүүб гэдэг байгууллагатаас өмнө биш шүү дээ. Тэн дуртай авыг гиснээ аваад эдийг гиснээ идэл угаал явж ирсэн. Хүчний дэргэд хүчгүй буруу. Тий. Байгаль нуур бол байгаль гэдэг үг маань бол киргиз үг явж байгаа. Тий. Бай гүл гэдэг үг явж байгаа. Тий. За хөвсгөл гэдэг үг бол бас юу лээ? Көпсгүл гэдэг үг явж байгаа. Хяргас нуур чинь киргиз нуур. Тэгэхээр киргизүүд төрж ирээд наад хяргас нуур чинь киргиз нэртэй манай нуур гэж ч болно. Үгүй асуудалгүй. Тий, эн чинь янз бүрийн юм ярих юм болоо тэгэл би хэлээд шүү дээ. Бүгдээрээ Африк руу явна гэж хэлээд шүү дээ. Тэр энэ тэнд очичоод энэ манай юм хинж болно шүү дээ. Би тэгээ хэлээд байгаа шүү дээ. 800 жилийн өмнө энэ дэлхий дээр 320 сая хүн байсан. Эзлээд байхад тийм олон хотууд байгаагүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Тийм. Жон хулгай дээр юм хийсэн бол хийсэн л байгаа үз. Тэрийг нэг дайман эзэн тулс гэж хэлж болохгүй шүү дээ. Тийм. Ер нь юмыг биш юм уншиж л ярихгүй бол уншаагүйгээр зүгээр л байгаль манайх шиг. Айгу хөөрхөн шүү дээ. Монголчууд яаж юм хөөрхөн байна. Тийм. Яг энийг энтэй жишж болох л ахaltaй. Африкт маш олон одоо Африк хүмүүс бол байсан тийм үү. Тэнд амьдардаг байсан хүмүүс. Тэрийг одоо Европын эзлэн түргэмлэгчд империуд баахан хуваагаад гişгэн мапыг нь одоо газрын зургийг зураад. Тий, Арабын нутаг тий. Ер нь тэнд баахан шинээр улсууд үүсгэсэн тийм үү. Уг нь бол ус байгаагүй тэнд. Тийм шүү дээ. Монгол улс ч гэсэн байгаагүй байхгүй. Тэр гişгэн ийм газрын зурагтай. Энэ дэлхий дээр байгаагүй. Тийм учраас байгаль нуур манайх гэдэг бол ямар ч утгагүй. Ямар аливаа нэгэн улс тэр чинь тийм үү эзэмшээж өөрөө болгоод хамгаалаад байж идэг байхгүй. Бид нар чинь улс биш зүгээр ийш тийшээ нүүчгээд тэгээд тэрийгээ тийм гачин юм ярьдчихлахгүй шүү дээ. Тэгээ одоо бид нар бүгдээр нэг тийшээ нүүе л та. Тэгээ тэр нүүж очингуудаа энэ одоо тийм манайхын дээр
Тэгээд 49 он. Тэгээд тийм учраас тэр 49 оноос хойш чинь ерөнхийдөө энэ дэлхийд шиг тогтож байгаа байхгүй. За ер нь ингээд нэг тогтъё л гэж байгаа байхгүй. Тэгвэл мэдээж өнөөдөр хүртэл тэр янз бүрийн хот улсууд бол өөр. Тий. Яг бол хоттой байсан улсууд шиг өөр байхгүй. Яг бол тэнд чинь соёл үүсчихсэн, төр үүсчихсэн байхгүй. Иргэншил үүсчихсэн, нийгэм үүсчихсэн байхгүй. Бид нар чинь ямар ч нийгэм үүсэв. Ганц хот байгаагүй. Тэгээд тэрийг хар орон гэдэг байгаа шүү дээ. Тэгээд хар оронд нь хотын ямар ч бүтэц харагдахгүй байгаа шүү дээ. Яамдууд, 10 жилийн сургууль, одоо юу гэдгийг нийгмийн барилгын яам, одоо юу гэдгийг сангийн яам энэ гэсэн тэр барилгууд нь байхгүй байгаа шүү дээ. Тэр улсад чинь наад зах нэг сангийн яамны барилга байх хэрэгтэй шүү дээ. Хааны ядаж нэг хааны нэг ордон байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь нэг ордон дотор унтчихсан байгаа үстэй хаа юм бол. Тэр чинь бид нар чинь ийм нэг зүгээр нэг баруун талын аймаг Турк, Перс гаралтай ардууд, Уйгур гаралтай ардууд наашаа нүгж орж ирэхдээ үлүүр домог ярингууд нь тэрийг манай юм байна. Бид нар энд ийм айхтар улс орн байсан юм байна. Сүрхий улс орн байж байгаа л энэчнээс айхтар төлөвлөгөө зохиогоод ийш тийшээ дайраад эзлээд ирсэн юм байна гэсэн нэг ийм нэг хөөрхөн хүүхдийн үлгэр яриад байгаа байхгүй юу. Тэрийг батлах ганц ч баримт байхгүй шүү дээ. Энд ямар нэгэн соёл иргэншил байсан гэдэг баталгаа байхгүй шүү дээ. Уйгурын юм болж шүү дээ. Уйгурын соёл иргэншил байхгүй. Хятадын юм олдож байна. Хятадын соёл иргэншил. Туркийн юм олдож байна. Туркийн соёл иргэншил. За тэгвэл Монгол үндэстэн гэж тэгэхээр хэн бос таарч байна? Тэгэхээр Монгол үндэстэн гэж хэлэхээр одоо 3 4 юм ярьж шүү дээ. Саяны хэлдгээр. Хэл газар нутаг. Газар нутаг. Тэгээд Монгол улсын иргэн. Иргэд аягүй чухал. Тий. Энэ ч иргэн болж болно. Одоо Африкийн хүн хурж яад Монгол улсын иргэн болж болно шүү дээ. Тэгэл Монгол үндэсний тоонд ороод явчихна шүү дээ. Үндэснийхээр бид заавал их цус ярих гэдэг чинь буруу байхгүй. ДНК ярих гэдэг чинь буруу байхгүй юу? Тэр шинд арьс өмнө үзэл болоо явчих байхгүй юу? Тэгээ одоо хөдөөгөр тэр нэгэр Африкийн иргэнтэй хүмүүстэй суугаад ч юм уу ягаад хүүхдүүд гарсан тэг хүүхдүүд зөндөл байгаа шүү дээ. Одоо нэг дуучин орхон тэр явдаг шүү дээ. Аав нь Мадагаскар. Тий. Хэн билээ нэг очиод тий. Киви амтлаг нь уу? Тий. Тэгсэн аав нь Мадагаскар хүн байхгүй. Монгол оюутан Германд байж байгаа. Тэгээ нэг Мадагаскар залуутай найзлаа тэгээ тий. Тэгээд одоо тэр охины чи Монгол биш гэж болчих болохгүй шүү дээ. Чам Монгол үндэстэнд авахгүй тиймээс чи Монгол улсын иргэн биш гэж болохгүй шүү дээ. Яг л Монгол улс чинь улс гэдгээрээ United Nation гэсэн гишүүн байж шүү дээ. Америк ч одоо очоод одоо өчнөө олон монгол хүүхдүүд чинь Америкийн иргэн болцсон байгаа шүү дээ. Тэд чинь American Nation шүү дээ. Тэр хүүхдүүдийг Монгол Nation гэж хэлэхгүй шүү дээ. American Nation гэж хэлнэ шүү дээ. Тий? Яг үлгэр домгоороо одоо гарал үүсэл юу гэдэг нь тэргээр одоо энд өвөө нь байсан ч гэдэг юм уу, эмээ нь байсан ч гэдэг юм уу тэгэл нэг тийм л юм ярина шүү дээ. Тэгэл дуусаа цэг. Нэг ийм ойлголттой диаспора гэдэг. Тэгэхээр нөгөө энэ газар нутагт байхгүй мөртлөө ингэ тараад суурьцсан тийм хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монголын диаспора одоо community хүмүүс их юм бол өвөр Монгол байна. А дэшегээ бүрээ туваад байж болох. Наас дахиад буруу болж байгаа байхгүй юу? Яг тэрийг Монгол үндэстэн диаспора тэр чинь бид нар тэрээс ямар ч хамаагүй. Яг л үү шүү дээ. Би хэлээд шүү дээ. Хаантай, яамтай, сургуультай одоо юу гэдгийг бүтэцтэй тийм улс социализмаас өмнө байгаагүй байхгүй. Тэр улсын иргэд ийш тийшээ тараа зүхтаагаад ч юм уу янз бүрийн болоод ийш тийшээ явчихсан хүмүүс биш байхгүй. Энэ улсын иргэн байж байгаа. Тэгсэн бол диаспора янз бүрийн нарийн ширээ ярьж болно шүү дээ. Игдсэн Монгол гэдэг улс хэзээч байгаагүй байхгүй. Социализмын үед л бий болсон байхгүй. За тэгвэл тэгж ярих бол яг Монгол улс одоо бүрдсэний дараа байгуулагдсны дараа Монголоос явсан хүмүүсийг бод Монгол үндэстэн гэж тооцно гэсэн үг. Тий одоо Солонгос явчихсан хүмүүс зөндөө шүү дээ. 100 мянга, 200 мянга. Тэгээд дагч одоо бараж буцаж ирэхгүй шүү дээ. Тэгээд иргэншлээ солилцсон бол яг уу. Одоо хакухаа одоо бидэрт ямар ч хамаагүй. Хакухаа орыг Япон болцсон шүү дээ иргэншлээ. Тэгэхээр тэр үнийг Монгол хамаагүй. Ямар ч хамаагүй. Тэр Японы хуулиар л явж шүү дээ. Японы хуулинд Японы одоо дараагийн сэдв одоо үндсэн хууль ярих хэрэгтэй. Японы үндсэн хуулийг тэр хүн зөвшөөрөөд гарын үсэг зураад тэнхээ иргэн болцсон байгаа шүү. Бидэрт ямар ч хамаагүй. Давхар иргэншлийг яах вэ? Давхар иргэншил бол байж болно. Гэхдээ давхар иргэншил чинь өөрөө улс төрийн шалтгаантай байхгүй. Манайдад болохгүй. Гэхдээ шаардлага байхгүй. Тий. Одоо давхар иргэншилийг
янз бүрийн улс төрийн маш их нарийн юмнууд явж байгаа тэрний цаана. Маш их нарийн юм явж байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө яагаад энэ дэлхий дээр энэ олон дайнууд болоод энэ олон зөрчлүүд байгаад байна уу гэдэг чинь яад бол ийм л асуудалтай байхгүй юу? Яад бол тодорхой нэг нation, тодорхой нэг улс орон баяжхийн тулд, урагшиж хөгжихийн тулд нөгөө улс руугаа дайрдаг байхгүй юу? Бид нар ч тийшээ дайрсан гэдэг тэр зүгээр хулгай дайрал явж байгаа юм чи. Тэгвэл тэгж яриул одоо Оросыг харуул, Орос чинь нэг төрлийн Украин манайх байсан. Ань чи Орос нутгаа гэж дайраад байгаа шүү дээ одоо бол. Нэг төрлийн. Одоо тэгж дайраагүй. Тэр чинь Украин Орос бол шал өөр юм явж байгаа. Тэр чинь юуны Киев Рус гэдэг бүр шал өөр тэр Славян бүр тийшээ шал өөр түүх ярина. Тий, ерөнхийдөө Орос ч бол шал өөр тэр Украин гэдэг чинь шал өөр. Украин чинь тэртээ тэргөө баруун талынхын хэсгэнд Унгар, Польш болоо явчихж байгаа. Цаатлын нөхдөд болоо явчихж байгаа. Тий, Украин чинь зүгээр Украин гэсэн улс болохоос гэсэн Украин гэх ард түмэн бид нар ярьж болохгүй шүү дээ. Тэр чинь тал нь Орос, тал нь цаатлын нөхдөд байна шүү дээ. За тэгээд татар, матар, турк, мөрк өчнөө юм байгаа. Тий. Украин гэдэг чинь бас л үндэстэн болоход хэл хамаагүй яг бол татарууд байгаа юм чинь. Оросууд байна. Тэгэхээр хэл гэдгээрээ бишээ газар нутгаараа гэхээр бас болохгүй. Тэгэхээр тэд нар чинь хэлийг барьж авсан байхгүй. Ерөөсөө зүгээр л одоо Украин хэлээр ярьдаг хүнийг л Украин хүн гийа, Украины үндэстэн гийа гэдэг рүү дайрсан байхгүй. Тэгээд бусад бүх хэлүүдэд зайлуулах гэж оролцсон байхгүй. Тий. За тэгвэл өнөөдөр Монгол үндэстний Монгол улсын одоо бид нар жишээлбэл зүгээр байж байгаа одоо казакуудыг тийм үү, баян улгийн казакуудыг та нар монголоор л яг казакаар битгий ярих юм бол яг л Украин болчих гээд байгаа байхгүй. Аха. Тий. Тэгээд Оросууд чинь Орос үндэстэн юуны тэр чинь социализмын дараа чинь энэ тэнд нөгөө Оросууд чинь ажиллаж амьдарч ирсэн учраас социализмын дараа социалист системийг нураацсан чинь тэр Оросуудын асуудал аяг их яригдчих гэсэн байхгүй юу? Тийм. Манайд одоо Эрдэнэтийн үйлдвэрийг босгосон Эрдэнэтэд амьдарч ирсэн Оросуудыг чинь Эрдэнэтийн чинь тэгэл бас муухай хараалт гэж байгаа шүү дээ. Эдрийг явуулчвал энэ үйлдвэрийг тийм үү? Бараг зүгээр авчих юм байна. Гэтэл тэр үйлдвэрийг чинь Оросууд л барьж гисэн шүү дээ. За яг хөө тэгвэл энэ асуудал яг тийм асуудал гарсан. Тийм. Тэгээ бид нар чинь нөгөө бүр их тийм одоо муухай бүр радикал хандаагүй байхгүй юу? Гол нь бид нар нөгөө нэг эдийн сонирхолтой шүү дээ. Тийм. Тиймээс тэр бараа таваар тэр үйлдвэрэл авахсан болохоос биш нэг бусад юм сонирхоогүй байхгүй юу? Тэгтэл Оросын сургууль, Оросын цэцэрлэг, Орос хүмүүжлэр явсан хүүхдэд залуучууд арай л өөр л гэдэг чинь. Одоо зориг гэл яриад байгаа ш, зориг агсан гэл. Тэр чинь бол Оросын сургуулаар явцсан Орос хүмүүжлэлтэй залуу байсан байхгүй юу? Тийм, бид нартай нэх их бас нэг тийм ойр хүн биш байхгүй юу? Одоо Бямбэ Эренчин ч гэсэндээ Урайдаас ирсэн Орос үттэй учраас биднаасаа илүү тийм тэгээд одоо яах вэ? Тэрээс одоо үндэстэн ярих юм бол Монгол хүн гэж ярих юм бол асуудал үүснэ. Асуудал үүснэ шүү. За өнөөдрийн Монгол хүнийг хоёлаа ярилцъя. Монгол үндэстний Монгол улсын иргэн 1921 оноос хойш ямар хүн байгаад байна те? Хаашаа явах гээд байна гэдэг ч юм уу. Өө тий, тэр чи одоо бид нар хаашаа явах гээд байна. Тийшээ явъя гэдээ явах юмаа ярьж яхад чинь ямар ч утгагүй худал түүх яриад байна шүү дээ. Худал түүхээ яриад хоошоогоо тэдэн зуун жилийн өмнө тийм байсан, тийм сөрхий соёл мундаг байсан, тийм айгүй мундаг байсан юм байна шүү дээ дээр үед. Одоо бид нар муудчихад байгаа юм байна шүү дээ гэдэг нэг хачин юм яриад байна шүү дээ. Хүн үнэмшихээ аргагүй. Тийм. Яаж 3 сая босноо бодох хэрэгтэй шүү дээ. Оросоос имлэг орж ирж ийж, пенсилийн эм тариа орж ирж ийж 3 сая боллоо шүү дээ. Оросууд чинь имлэг барьж өгч ийж. Тэгэхээр бид нар социализмыг маш сайн ярихгүй болохгүй байхгүй. Социализмыг ярьж ойлгож тэрний шим, тэрний зөв тал, буруу талыг ярьж бид нар чинь цаашаа явахгүй бол юу тэр гай байсан тэрний үлгэр домгоо одоо зогсоох хэрэгтэй шүү дээ. Саруулт ухаантай юм уу чи гэдэг гэж 10 жилдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Монгол хүний саруул ухаанд би итгэж байгаа шүү. За би бол мэдэхгүй одоо саруул айтхаа зөв нэг жоохон ясвартгоонтой ухаан надад хэрэгтэй гэж шүү дээ. Тийм. Яг Монгол хүнгээ ярихаар тэгвэл заавалчгүй бас нөгөө гурван зүйлийн нэг болох хэлийг бас яг шаардлагатай болчихно л да. Тэгээ Монгол хэлийг ярианы хэл те. Тэр нөгөө хэл
Нэг нөгөө хингээ дорж үлөө хин блэ зохиолчийн нэг шүлэг бичдэг хүний нэг үг байдаг ш тийм үү? Хэл хил мал гэсэн тийм үү? Тэр чинь бас нэг тэр гурваараа үндэстэн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр чи боломжгүй байхгүй. Яг хэл нь бол яг болж байгаа. А монгол хэлээр бол өөр монголч ярьж юунууд ярьж шүү дээ. Зарим одоо бүрээдийн хэсэг ч гэсэн ярьдаг шүү дээ. Зарим туаанар бас яриад идэг тийм. Тэгэхээр тэр чинь бас онцлог биш байх юм. Одоо тэр чинь Оросын иргэд хятад иргэд. Мал ихэр чинь тэр тэргүй хаал бол хаа мал байх шүү дээ. Малгүй орно гэж энэ дэлхийд дээр байхгүй шүү дээ. Тийм адуугүй орно энэ дэлхийд дээр байхгүй шүү дээ. Тэгвэл адуутай шүү дээ. За тэгэхээр яг юу ярьж болох вэ? Одоо юу гэдэг тийм. Тэгэхээр зүгээр газар нутгийн тийм үү? Энэ хилэлсэн газар нутгийнхаа юугаар тогтцоорл Монгол хэдгээр явахаас өөр аргагүй болчиход байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ газар нутгаар байгаа бид нар Монгол улсын иргэд паспорт хармаалцсан явж байгаа иргэний өмнөх одоо энд явж байна. Яаж цаашаа нэг хохироохгүй шиг тийм үү улс төрийн намууд нь хулгай хийхгүй шиг багш нь нодлоо ярихгүй шиг хүүхдүүд нь тийм үү стадион дуудуулж байгаа нэг хотголохгүй шиг тийм үү буцгаах вэ. Тий яаж талбай дээр сахлах гутаж гарч ирсэн чинь юуна ерөнхий сайд буучдаг энэ төр тийм яаж тийм болох вэ? Зүгээр сахлахгүй залуучууд сахлах гутаад тэгээд орой баяр дуусныхаа дараа баар руу яваад гэдэг. Тийм. Уулнуудад унгаачлаа одоо тэгээд дараагийн улс төрийн нарийн ширийн цаашид яаж явах вэ гэсэн онол монлоо яриад тэгээд жинхэнэ улс төрийн гоё төр улсынхаа төлөө яриа хөдөлгөөн өрнөх байлаа шүү дээ. Юу ч аахгүй баар руу яваад гэсэн. Эрэ орон тийм сахилахгүй залуучууд гарч ирээд бас ингэн гут нь нөгөө сайд дарга нар нь айж сандраад хамаг албан тушаалаа өгчихсэн шүү дээ. Тэгээ нөгөө баахан бацаанууд тэр үе чинь сайд боллоо шүү дээ. Тийм. Тэр чинь бид нар чи ийм гин томоогүй ямар ч үнэт зүйл байхгүй, ёс суртахуун байхгүй, тогтсон бодлого байхгүй, тийм үү, тууштай юм байхгүй. Яавалч яачдаг хэн бол гэвэл болчдөг. Тийм. Яах вэ? Тийм. Ямар байна гэж сууж идэг хүмүүс ээ шүү дээ. Тэгээ яаж энэсээ салж нэг насан турш юм. Миний одоо бүх л ярианууд энэ Монгол улсын иргэдэг яаж нэг насан турших вэ? Эрэгтэйчүүд нь яаж нэг эрүүхэн болох вэ? Эрүүхэн гэдэг чинь хувцгар биш. Өөрийн гэсэн тийм үү? Зорилготой жанжин шугамтай болох. Тий, жанжин шугамгаад би гоё хүчлэн шүү. За эмэгтэйчүүд нь яаж одоо тийм үү? Гэр орныхаа төлөө одоо явах уу? Гадуур тэнэд авах биш. Асуудал бид нар чинь дотоод асуудлаа бид нар ярьж ээж маргааш руугаа ярихгүй бол нэг л том түүхээр үлгэр домог яриад тэгээд ингэ суугаад ичлэхгүй шүү дээ. Тэгээд сонгол Монгол гэсэн нэг хөгжөлтэй нэдэмтэй юм яриад. Тийм энэ сонгол Монгол тэр олон нам ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд миний хэлээд байгаа чи одоо яг Монгол гэж юм бэ? Монгол улс гэж юу хэн гэж ойлгох вэ? Монгол үндэстэн гэж хэн гэж ойлгох вэ гэдээ бүх юм ингэ 0 цэгээсээ сайхан дистаратаа ингэ дээш нь ингээд улс орноо босгож ирье. Бараг нь state building гэх гэдэг шүү дээ. Төр улс юун дээр тогтож ингэ дээш явдаг юм бэ? Юун дээр тогтдог юм? Тийм үнэт зүйл нь юу байх юм? Тийш бид нар чухал болчиход байна шүү дээ. Тийм нэгэнт байгальтад одоо 100 гаруй жил за 100 жил болж байгаа ийм улсыг дахиад шинээр эхлэх боломжтой юу? Гэхдээ яг л энд 100 жил чинь өөрснөө тийм үү? Тогтчихсон юм юу ч үлдээгээгүй шүү дээ. Ямар ч үед буугаа явчихсан шүү дээ төр нь. Тэр одоо 90 онд бол юугаа хийж тэр төр тэгээд буугаад тийм үү? Тэр залуучуудад албан тушаалуудаа өгчөж байгаа юм. Бууж авахгүй бол чинь дарангуйлын диктатор шиг болчих юм шүү. Хин хинийгээ дарангуулсан. Төр гэдэг чинь тэртээ тэргүй дарангуулсан байхгүй болохгүй шүү дээ. Чи Америк чинь нэг очиод үзэлтэй. Америкийн төр дарангуул шүү дээ. Хөөд Америк явъя л да. Лос Анжелес явъя л да тий. Хаач тий. Улс орон тэгжээжл яа нүх тэгээ бүгдээ тэгээ задгаад тавих юм уу? 90 онд Монгол шиг болохгүй шүү дээ. Задгаад тавиад үзэлтэй.
Одоо хятадыг тэгэл байгаа шүү дээ. Ста арчлалаа, хүний эрхчлөө, хүний эрх мэрх гэж яриад байгаа шүү дээ. За тэгвэл тэгэл хятадыг задгаа тавил л да. Одоо наашгаа бүгд ороод ирж шүү дээ. 100 сая хүн ороод ирж шүү дээ. Бид нар яах юм? Тэгэхээр толгой ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тийм амар биш. Зүгээр нэг бидний нэг тийм үү? Зүгээр сошиал медиагаар сайхан мэдэм гэрж хөрөлдөд талбай дээр орж хай шиг селфи дээр тэгэл гэр гэрлүүгээ хараад явцдаг юм биш. Тэгэл за дараагийн 7 хоногт онгоцны билетийг загчлаа одоо Америк явна гэдэг юм биш байхгүй юу? Улс орн гэдэг чинь тийм юм биш. Улс орныг шинээр явахаас гээд яваад өгдөг аа. Улс орныг одоо шинээр тэг цэгээс нь байгуулах гэвэл их оронч патриотик хүмүүс хэрэгтэй болох болов тийм үү? Тэгэхээр тэр хүмүүсүүдийг яг патриотизм одоо энэ их оронч байдал гэдгийг та яг яаж тодорхойлох вэ? Үгүй тэр их оронч байдал үүсэх ёстой. Яг их орон гэдэг чинь ерөнхийдөө яг л энэ улсаас цалинжиж энэ улсын халуун усанд нь орж энэ улсын засмал замаар нь явж тийм үү? Энэ улсын цахилгаанд нь гар утсаа цэнгэлж байгаа хүмүүс тийм үү? Буцаагаад энэ улстай төлөх ёстой, хариу барих ёстой. Тэр чинь би их оронч гэдэг байгаа шүү дээ. Энэ их орноос идэж уучгаад тэгээд одоо либерализм гэдэг солиот юм яриад байгаа байхгүй юу? Чи юу яриад байгаа юм бэ? Ямар өөрийгөө бодох, өөрийгөө эрхчлөө. Тэр нэг Айнар Анд нэг балаа ном байдаг шүү дээ. Төр мөр байхгүй, хэрэггүй ч гэсэн. Гэдэг чи төргүүгээр тэгээд яах вэ? Чи уцаа цэнгэж чадахгүй шүү дээ. Төр байхгүй болчих юм бол. Цахилгаан станц тэгээ яаж ажиллах юм? Нүүрс хаанаас ирэх юм? Яаж нүүрсээ авчирч, яаж станцд тийм үү төлж, яаж тэр чин цахилгаан болгож ийшээгээ 2020 байлт явуулж гин үү? Төргөө болоод үзэлтэй. Тэгээ төр гэдгээр би одоо нэг айхтар төрийг шүтэж хэлж байгаа юм биш. Ямар ч улс орон төрийн бүтэц байхгүй болохгүй төрийн бүтэц ярьж шүү дээ. Улс төрийн нам бол тусдаа асуудал. Би төрөө ярьж шүү дээ. Цэцэрлэг тэгээ яах юм? Цэцэрлэгийн хоолыг одоо хин хийх үү? Тийм. Ер нь бол миний л хүүхд олж ивэл би л олж ивэл бус нь хамаагүй л гэдэг үзэл баримтлал санагдав. Би тэгэхээр чинь их орон чинь биш болчих жоох. Өөрөлд би зөвхөн би авна буцаагаад юу ч өгөхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр нэг либертариан тэр нэг залуучууд байдаг. Либертар яриа либерализм ярьдаг. Тэд рүү зөвхөн авна л гэж байгаа байхгүй юу? Юу ч буцааж өгөхгүй гэж байгаа байхгүй юу? Над ямар амаатай өрсчлөө. Огш штэ. Арчаагүй гэдэг. Арчаагүй юмнууд. Тийм. Боломж одоо болцоо. Гэтэ би боддог л доо одоо арчаагүй байна гэд хайчаар тэр хүмүүсүүдийн арчаагүй гэж байгаа хүмүүсүүдийн хүүхдүүд нь төрийн улс орны төрийн улс төрийн бүтцээ буруу учраас л тэр хүнийг хүмүүст арчаагүй юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийн хүүхдүүд нь өөрийнхөө хүүхдүүдтэй суун, найзлна, ажиллана. Тэгэхээр одоо хамаатай л болчих жоохгүй. Уг нь бол миний хувьд. Хамаатай байдаг яа. Тэгэхээр түрүү энэ нийгэм рүү гараад явж байгаа үстэй. Одоо ч л онгоцоор нисэж гисэн онгоцны бодлоор очдөг үстэй. Онгоцны бодол дээр үйлчлүүлдэг үстэй. Өдөр чинь төрс шүү дээ. Аха. Тийм. Яг Монголд бол энэ их оронч үзэлгээд уг нь яриад байгаа боловч либертар үзэл бол маш их газар авч байгаа гэж би бол харж байгаа. Ялангуяа манайд бол либертар үзэл Монголд ерөөс тайраад хэрэггүй. Нэг малчны оронд хэдэн малчид нэг тийм үү яаж игээд нэг амьдрахж ядчих хат нь өө чи либертар чи балаа юм хаана байна. Өө малчаа либертар тэр хүн яа чамаагүй шүү дээ. За тэр Америкт одоо тэр либертар ярьд юм байгаа. 150 янз бүрийн улс орноос ирчихсэн 150 хэл яриагаар ярьж байгаа 150 тэр чинь янз бүрийн шашинтай стабил амар юм байгаа шүү. Одоо асуудал нь эхэлж шүү. Дотроо иргэнэ дай гарах гэж шүү дээ. Тэнд бол либертар ярьж болно. Бид нар ингээд бүгдээрээ өдөөнөөс ирчихсэн онны мах иддэг юм нөхдүүдэд одоо тэр либертар нь байна уу? Ямар ч хэрэггүй шүү дээ. 3 сая үнэтэй. 3 сая 500 10 жилийн хүүхдүүд. Яг 5 дугаар ангийн хүүхдтэй очиод хөөе либертар. Өдөө одоо 100 очиод нэг хончин малчин дээр очиод хөөе либертар. Нэг Сүхбаатарын талбай нэг тойрсон нэг хідэн залуучууд ингээд гачи юм яриад нэг хөөргөл тий талбай руу гарч ирж шоудаал селфидэл тий хийх юм олж чадсан өөдсөн нэг бахан залуучууд л шүү дээ. 90 он бас тэгсэн байхгүй юу? Талбай дээр баахан өөдсөн залуучууд гарч ирсэн байхгүй. Тэр одоо арчлын алтан билүү модон билүү хараацаанууд байгаа шүү дээ тий.
Гэтэ одоо залуучууд өөрсдийнхөө ирээдүйн төлөө ингэж дуу Өөрсөн залуучууд улс төр хийгээр ямар байдгийг бид нар одоо харж байна шүү дээ. 90 он ч одоо ч харж байна. Дуу хоолойгоо хүргэж одоо болохгүй байгаа юм хэлэх нь буруу гэж үү? Би бас тийм буруу болж бодож байгаа л та. Тэр хүмүүс ч юм ба шүү дээ. Болохгүй байгаа нь юу байгаа нь тэрийг гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Хоолтой, гэртээ, дансандаа мөнгөтэй тийм залуучууд зүгээр л шоудж шүү дээ. Яг хоо мэдээж утаатай байна те, амьдрах орчин нөхцөлд муу байна. Хойлонгийн яриад байгаа бүхэл муу мухай юм эсрэг. Тэгээ одоо тэд нар цагаас харж байгаа шүү дээ. Ой, утаагүй орнууд зөндөө байдаг шүү дээ гэдээ өнгөрөөд байгаа шүү дээ. Та нар одоо утаатай байна гэж тэгээд ингээд энд ингээд тийм үү гомдлол суугаад байх юм. Утаагүй орн бас байдаг шүү дээ гэдээ өнгөрөөд байгаа шүү дээ. Тэг яг улсаараа утаагүй газар руу онгоцоор нисэх юм уу? Энд манай энэ амьдрал чинь ямар ч тийм нэг ёс суртахуу, хүмүүжил, хүн ёсны ерөөсөө 0 биш шүү дээ. Хүн ёсоор Монгол улс 0 биш шүү дээ. Утаагийн чинь бараг сэтгэж байгаа шүү дээ. Та нар яхад тэгэл утаандаа байдаг юм байгаа үз. Би утаанаас явлаа гэл одоо нөгөө улс төрийн төвчөнд байсан социализм үеийн 80 настай өгчүүд байгаа шүү дээ. Тэд чинь ингээл нисээ явдаг. Үгүй яг тэд нар бол яг залуучууд бол ихгүй байгаа шүү дээ. Утаагаа арилгаа бидээ эндээ амьдмаар ингэж. Тэгээд арилгаач шүү дээ тэгээд. Арилгаач. Арилгахын тулд одоо ямар үйл ажиллагаа хийж байгаа. Энэ арилгаа авч байгаа. Сошиал медиад арилгыг гэдэг яах юм? Тийм. Зөв үнэ тавьчаал гэж одоо шаардаад байгаа шүү дээ. Жагсаж байгаа шалтгаан. Хизээ хаана? Аха. Утааны хаана жагссан юм? Тэг ямар ч бас өвөл болгон болж жагсдаг харагддаг надад. Би одоо тийм жагсаалыг хараж байгаагүй юм байна. Өнгөрсөн жил бас жагссан амьсгалж чадахгүй. Яг нэг үдээс өмнө нэг гарч ирсэн үү? Үдээс хойш нэг гарч ирсэн үү? Тийм. Тэгээд тань тэгвэл энэ хүмүүсийн жагсаалыг ямар байвал сэтгэл чинь хүрхээр юм шиг санагдаж байна. Үгүй тэгэл гэдэг шиг. Би одоо ямар улс төрийн хөдөлгөөн жагсаал цэглааны ямар зөвлөгөө өгдөг юм биш. Тийм тийм. Гэхдээ яг хуу одоо гэгчгэн зүгээр толгоогоо ажиллуулаач гэж хэлдэг юм шүү дээ. Тий. Жохон юм уншаач гэдэг. Яг Монгол улс чинь ямар ном унших биш шүү дээ. Тэг яг тэгээ процессын хүрээнд ер нь бид чинь инээдэмтэй байхгүй юу? Дотгошоогоо болохоор баахан профессор, баахан докторуудтай, баахан кавиат төрийн шагналтнуудтай. Гадагшаага болохоор ой бид нар нүүдэлчин тийм малаар ингэж яадаг, нүүдэлчин артдаг, номад гэдэг. Профессор гэд номад нүүдэлчин болчдөг. Маш их хийж ярих юм байгаа. Одоо миний одоо зөндөө номнуудаа тэгээ ном унших юм да загнууч. Би чи яриад нэг сайндаа нэг цаг ярина тэгээ тэр дотор чинь хэлэх юм амжихгүй шүү дээ. Яриад ерөөсөө юу ч явдаггүй байхгүй. Бүх юм онол номоор л явдаг баг. Яриад одоо яах одоо тэр онлайн ном унших хэрэгтэй шүү дээ. Тэгээ номоор ярилцах хэрэгтэй баг. Бид чинь ном уншаад ярилцдаг тийм арт юм шүү. Бид нар бусад орондоо очсон дандаа ном ярьж байгаа шүү. Та тэр ном дээрээ тэгж үтсэн байлээ. Тэр талаар ярья. Тэр сэдвээр бичсэн байлээ. Тэр талаар ярья. 30 удаас 40 удаас 50 удаас бичсэн байх чинь энд одоо тийм үү. Яриад явж утгагүй. Яриа гэдэг чинь юм бодуулдаг байхгүй. Унших чинь юм бодуулдаг байхгүй. Тэгдэг. Зүгээр одоо сайхан чалчиж болно шүү дээ. Чалчаал байна. Тэгмээр байна, ингэмээр байна, тэгмээр байна, ингэвэр байна. Тийм. Тэглээгээд одоо намайг яриагаараа юм уу, үгээрээ юм уу ялчлаа гэд тэр хүний зөв болчихж байгаа бас биш байхгүй. Манайх ч нөгөө мэтгэлцэн гэхээр заавал нөгөө хүний дугуй олох гэдэг шүү дээ. Уран илтгэгч бас тэгдэг шүү дээ. Дугуй олохгүй л тэгээ тэргээ уран илтгэл гэдэг. Одоо нөгөө нэг дугуй олох санаа. Ардын намын намзэхээр дүүрэн залуучууд байгаа бүгдээрээ уран илтгэгч нар. Гэхдээ тийм зүгээр хүнийг дугуй олох зорилготой байхгүй. Тэгээ хүнд гарааж байгаа юм биш байхгүй. Тэгээ уран илтгэлийн ном гарааж байгаа юм биш байхгүй. Уран илтгэлийн ном хүртэл бичдэг юм лээ тэр залуучууд бол. Зайлуул та. Тийм. Уран илтгэгч гэдэг чинь биш шүү дээ. Юм үзэж нүд тайлсан. Олон ном уншсан хүнд уран илтгэгч байна уу гэхээс биш. Зүгээр хүнийг дугуй олох гэдэг юм. Хэрүүл хийгээд байгаагаа уран илтгэгч гэдэг байхгүй. Тэгээ мэтгэлцээ нь бас тийм. Тэгэл огшоол, омгорхоол одоо юу гэдгийг. Тэгэхээр би бол тэгвэл танаас ингэж дүгнэлээ тий. Одоогийн байгаа нөхцөлөд залуучууд маань болохгүй байгаа бол ном унших хэрэгтэй байна бол гэдэг юм таглаад тах шүү. Тэгээд одоо ном унших хэрэгтэй, янз бүрийн хэл сурах хэрэгтэй. Тийм. Тийм одоо маш ч тэгдэг ш. Гадагшаа сургууль явлаа л гэдэг. Тэгээд юм сурсангүй л хүрээд ирдэг ш. Чадсангүй гээл. Тэгээд дараа нь нэг харахад дарга болцсон гэж хэлдэг ш. Сайд болцсон. Тэгээд тэрийг гайхуулж өнгөрөөдөг шүү дээ. Хэн блэ нэг сайд нэг 10 жилийн өмнө
Би бол хичээлдээ сайн байгаа. Сургууль ер хичээлдээ явдаг л байсан шүү дээ. Би одоо сайн сайд болчихлоо шүү дээ гэсэн. Гэсэн мөртлөө өнөөдөр хүүхдээ хурал гишүүн болгочихсан энэ төр. Тийм нөхдөд зөндөө л байж шүү дээ. Нэг юм нэг заваа хүмүүсийг ингэж тийм үү гачин яриагаар ингэж утдаг. Гэсэн мөртлөө цаагаараа улсаас мөнгө аваад хүүхдээ сургууль явуулчихдаг. Тийм заваа хүмүүс байж шүү дээ. Гэсэн мөртлөө би сургууль сурахгүйгээр сайд болцсон явж лээ. Тэр байтугай бүр 10 хэдэн жилийн өмнө дээгүүрээс хурлын гишүүн байсан энэ төр зарим хүмүүсээс би хүүхдээ битгий ном унш гэж хэлдэг энэ төр гэсэн хүртэл явж ирсэн шүү дээ. Яагаад гэж юм бол одоо цагаан тагтаа очиод яваад байна шүү дээ тий. Яагаад гэж хэлж байгаа юм бол мэдээхгүй. Вэ энэ чирсэн манай энэ нэг их хурлын одоо юу вэ өнөөдөр 90 оноос хойш 15 ерөнхий сайд гэлөө. Тэр нь бол дундаж наслалт 1.7 эсвэл 8 жил гэж сонсч байсан. 1.7 8. Тэгээ саяны оюун эрдэнэс ерхий сайд болохоор 4 гаруй жил 5 жил бараг байсан нь рекорд болсон. Яг хэд гэсэн ерхий сайд нөө? Болж 15 юм шиг. Мартчих 14 ч болов. Тий, харин тий 14 дэх. Гэтэл ч одоо юу вэ? Монголын ирчүүд одоо бүгдээрээ нэг ерхий сайд болоод авчих нь байна. Тийм үү? Сурсан сураагүй, бичиг бүсгтээ өсөхгүй нэг ерөнхийлөгч болоод авчих нь байна. Янз бүрийн яамдуудын сайдыг бүгдээрээ бүх эрхтэйчүүд ингээд ээлжлээд одоо хийх юм уу айшин. Тэр чинь яванда чивэтэй бас нэг сайд болох ээлж ирэх байх та. Ээлж үлээгээ суужи. За магадгүй яг танд байж тээ одоо ерхий сайдын ажлыг өглөө гэж бодъё. За философи болоо тий. Зүгээр энэ бол одоо зүгээр төсөөлөл шүү тий. Тэгэх юм бол та хамгийн түрүүнд хийх ажил чинь ямар ажил байх вэ? Би хэлээд Монгол хүндээ зориулсан ажил. Тий Монгол хэлнээс л эхэлнэ. Бидний хэрэгжилж байгаа үгнүүд буруу. Үгний тэмдэглэгээ буруу. Орчуулга буруу. Юмшаас бидний энэ хязгаарч хөгжихгүй. Одоо бидний хэл өөрөө буруу, үг өөрөө буруу. Тэр үгээр дандаа буруу ойлгодог. Яг юу нь буруу гэж? Одоо боловсрол гэдэг үгээр одоо юу хэлээд байгааг мэдэхгүй шүү дээ. Education гэж хэлж байгаа тий. Мэдлэг гэдэг үгээр юу хэлээд байгаа? Тийм. Сэтгэл гэдэг үгээр юу хэлээд байгаа? Тийм. Ухаан гэдэг үгээр юу хэлээд байгаа? Одоо сая хиймэл оюун гэж орчуулсан шүү дээ. Тэгэхээр оюун гэдэг үгээр юу хэлж байгаа? Юуг оюун гэдэг үгээр тэмдэглэж байгаа. Үг гэдэг чинь нэг юм тэмдэглэж байгаа шүү дээ. Тэмдэг. Символ гэдэг байгаа шүү дээ. Замаа символыг чи манайх ч одоо тэгэл бэлгэлгээ очиод явчихдаг шүү дээ. Тий. Үгүй байхгүй. Тэмдэглэгээ авахгүй символ гэдэг чинь. Их абстракт үед байгаа. Түүний толгоонд л байдаг зүйл тий. Тэр бол үг гэдэг бол. Тий, толгоонд байдаг амьдралд хэрэгждэг. Үйл ажиллагаагаар хэрэгждэг. Тий. Тэрнээс одоо толгоонд байгаад байдаг. Тэгээд гадагшаа амьч хамаагүй гэсэн үг биш. Тэр чинь idea энд бүтээгдээд тэгээд тэндээсээ нийгэм рүү хэрэгждэг үг гэдэг. Мэддэг гэдэг энд үүсээд одоо мэдлэгээ яг гадагшаага хуваалцсан. Гэхдээ энэ мэдлэг гэж заахад хэцүү. Тий. Тэр баггүй. Боловсрол гэдэг бас ялгаагүй. Бид нар хаач боловсролыг хайгаад болохгүй. Зөвхөн боловсролын тэмдэглэгээнүүд зөндөө байгаа. Энэ бол боловсрол тамаатай, энэ боловсрол тамаагүй гэсэн. Тэр боловсролыг хуваалцаад хүн боловсролтой болоод буруу үнэмшил, буруу ойлголтоодоос салж гин үү? Салж гин. Окей. Боловсрол үйлчилж байна. Үгүй бол боловсрол үйлчилсэнгүй. Курс үсгтэйгээ хэврээ явж байна. Өөрийнхөө үнэмшснээр хэврээ явж байгаа. Үнэмшил гэдэг чинь маш аюултай. Буруу юмд үнэмшчих юм бол одоо тэгээд асуудалтай. Тэрнээс миний тэр хэлнээс эхлэнэ гэдэг чинь Монгол улс, Монгол иргэд, монголчууд буруу ойлголт, буруу үгэнд ингээд үнэмшчихсэн. Тэгэхээр тэр үнэмшлээсээ салахад маш хэцүү, стресст орно шүү дээ. Тэгэхээр тэр үнэмшлээ ингээд хамгаалаад өөрчлөхгүйгээр тэргүүрээ явсаар дуусна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр буруу ямар зарим буруу үгнүүдийг та одоо өөрчил зүг болох вэ одоо? Боловсрол юу гэж өөрчлөх вэ? Сэтгэл зүй, далд ухамсар, түүх олон ойлголтууд байна. За эхнээс нь эхлүүл. Буддизм, Христ, Есүс зөндөө ойлголтууд. Яг бүгдийг амжихгүй л ахлаа те хамгийн гол 2 юм уу 3-ыг нь ярилцвал магадгүй боловсролыг ярилцвал. Боловсрол тэгэхгүй яах вэ? Тэгээд дараа нь шашин. Тий. Юу шашин гэдэг. Тодорхойлт хэрэгтэй гэсэн үг юм уу? Яг үгийн салхаас илүүгээр. Тий. Манайд шашин бий юу? Аа. Тэрийг яг шашин гэж хэлж болох уу?
Эсвэл мухарсан байгууллага байвал яах юм? Эсвэл одоо саентологи байвал яах юм? Тий. Эсвэл мөн байвал яах юм? Тэр чинь шашин биш шүү дээ. Гаж урсан. Тэгэхээр ерөөсөө 4-5хан шашин байгаа шүү дээ. Христ, буддизм, хиндуизм, ислам, тэгээд өөр юу байна? Жудо тий. Тэгээд Шинто. Тэр Японы тусдаа шашны дэд урсгал. Дэд урсгал. Шууд бие даасан олон улсын хэмжээний шашин бол биш. Олон сая хүнтэй, гишүүнтэй шашинд биш. Та протестант, католик хоёрыг хамтдаа авч үзэж гэнэ үү? Эсвэл тусдан гэж авч үзэх юм уу? Тусдаа юу тус биш. Хамтаа Христэдтэй ороо явчихна. Яг дотроо бол дэд шашнууд гарч ирж шүү дээ. Дэд. Жохон онцлог, жохон зөөрн. Гэхдээ эцсийн эц Христэл одоо шүтдэг гад гэж явдаг. Тийм. Одоо буддизмд шууд гад гэхээсээ илүү дандаа дарих үед байгаа шүү дээ. Тийм. Эсвэл бол дандаа нөгөө юунууд байгаа шүү дээ. Одоо нөгөө бодидharma гэдэг шиг ерөнхийдөө дандаа юм бие даасан тодорхой нэг үйл хэрэгт зориулагдсан бас бурхтууд байгаа шүү дээ. Generation гэнтэр гэл тийм. Майдар гэж гэдэг юм уу. Тэд ч юм уу дандаа үйл ажиллагаанд ирээдүйн буддизм бол одоо майдар гэдэг байгаа шүү дээ. Тиймэрхүү үйл ажиллагаа тодорхой нэг ойлголтууд. Тэр чинь бол шашны бүр нарийн онол руу яваад орчихно. Би ч одоо буддизм Христ энэ бас бол уншиж л байсан. Сүүлд ислам нэлээд уншиж байгаа. Тийм. Коран. Та блог бичгтээ нөгөө монгол хэлний дүрмийг бас шүүмжлээд арай өөрөө бичдэг те. Одоо жишээлх юм бол их шиг гэдэггүй, зөөлөд тэгдэггүй. Яагаад ингэтэй? Ямар шалтгаантай ингэв? Юу нь бол их шиг гэж бол хэлж болохгүй байгаа. Бичгийн дүрм ярианы хэллэг хоёр ялгаатай байхгүй юу? Их шиг гэж байгаа чинь зөвхөн ярианы хэллэгээр л гээгээд байгаа байхгүй юу? Адраас үг бол бичсэн бол бичснээрээ л явах хэрэгтэй. Хууль. Тэгэхээр нэг саруул ухаанд идэгдэг шиг эрүү саруул нь мэддэхгүй их шиг гээгээд явж утгагүй байхгүй. Их шиг гэж. Зөөлөн тэмдэг, хатуугийн тэмдэг дээр яагаад гэдэг вэ? Зөөлөн тэмдэг бол ерөнхийдөө үгийн дунд бол зөөлөн тэмдэг байх ямар ч боломжгүй. Яг л тэр чинь болоо явчихдаг байхгүй. Үгийн ард яг зөөлөн тэмдэг бичмээр бол яг бичиж болох юм. Хонь, морь энэ төр гэх тийм үү? Тэрээс амидрал гэх юм бол ил байна шүү дээ. Амидрал гэж хэлж болохгүй шүү дээ. Бас зарим үед тэр дуудлага үг үсэг маш их юутай байх хэрэгтэй байхгүй юу? Одоо юу гэдэг вүлээ? Маш их rational гэдэг шүү дээ тий. Рационал. Маш их оюунлаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэрс нэг үг биччихээд дараа нь үгийнхаа их шигийг гээгээд байгаа чинь ямар ч утгагүй байх. Зөв бичгийн дүрэн бас агай байн солигдож байгаа шүү дээ. Би бол яа зөв бичгийг бас ойлгохгүй. Тэгээд Мойсийн тэр монгол хэлний гэл нөхдүүдийн одоо хийх ажил байхгүй тэгэл бичлэгээр тийм хөөцөлдөөл цалиа аваад төсөл бичээл. Ямар ч утгагүй. Галчихсан. Ер нь бол Монголд бид нар энэ хэлээ нэг жоо янзлахгүй энэ залуучууд 10 жил монгол хэлний хичээл гэж бүр ядраасан тийм үү бүр дургу хөрмээр тийм хичээлүүд ордог. Тэгээ нөгөө хүмүүс чинь тэр англи хэл рүү яваад гэж байгаа байхгүй юу? Тийм ялгал малгал би доогуур нь зураад усаар аваад таардаг л да. Ямаа маш хөө. Тэгээ доогуур нь яах гэж зураад байгаа. Тэр зураад байгаагийн шалтгаанаа хүртэл хэлэхгүй байгаа байхгүй юу? Яах гэж доогуур нь зураад байгаа. Уг нь бол ном уншаад юм бичмээр байл л да тийм үү? Тийм. Тэр доогуур зурдгаа одоо болох хэрэгтэй. Тэртээ тэргүй хүн нэг юм хэлнэ шүү дээ. Нэг юм хэлнэ шүү дээ хэлж байгаа нь тийм үү? Би одоо юунд Америкт гэдэг юм одоо Японд гэдэг юм уу тийм үү? Тэдэн жил болоод Монгол орондоо буцаж ирлээ гэдэг нэг хүн хэлнэ шүү дээ. Тэрэн дээр чи одоо тийм үү нэг цаг хугацаагаа нэг заасан байна. Хаана очсныгоо нэг заасан байна. Тэгээд би гэдэг нэг байж гэн. Тийм. Тэгээд буцаад ирлээ гэсэн нэг өгүүлбэрийн хамгийн сүүлчийн нэг үйл үг байж гэнгүй. Тэгээд эний чи одоо нэг дээгүр доогуур зураад ах хэрэг байгаа юм уу? Яг нь магадгүй монгол хэлний хичээл дээр энэ үгнүүд энэ усаас ирсэн, энэ үг энэ усаас ирсэн гэдгийг бас зааж өгвөл сонирхолтой байж магадгүй. Тэр бол айгүй чухал байхгүй юу? Тэр бол монгол хэлний чинь нэг 40-50% нь Төв Азаас ирсэн үгнүүд байгаа шүү дээ. За нэг 30-аад 20-30% нь манж үгнүүд явж байгаа. Тийм. Тэгээд засаг гэдэг чинь манж үг юм байлаа шүү дээ, тий.
засаг зарлиг мэрлэг гэдэг ч юм уу. Тийм манж үг тийм. Яам энэ төр гэлээ шүү дээ. Тэ сайд одоо тийм үү? Амбан сайд одоо тамгын газрын дарах энэ төр гэл бас тэгээд шүү дээ. Тамга гэдэг юу юм шиг байна лээ. Төв Азийн үг юм шиг байна лээ. Тийм. Энийгээ бас нэг жоохон яз. Тэгээ яагаад ийм үгнүүд ороод ир яагаад үлээ шүү дээ. Ляа улс гэж байсан байхгүй юу? Одоо бид нар хар кедан гэдэг кедан улс гэж. Тэгээд тэд нар чи ерөнхийдөө манжаас ахуулаад Казахстаны нутаг хүртэл бүгдийг эзэлж ирсэн байхгүй юу? Гэтэ энэ их улсыг эзэлж байсан юм шиг. Энэ чи юу ч байхгүй малчлал байгаа шүү дээ. Тэгээд яг нэг олон ч биш. Тэгээд энийг ингэж ярьсан учраас казак үгнүүд манж үгнүүд хоёр давтагдаад яваад идэг шүү. Зайсан гэж үг биш шүү дээ. Тэг чинь казакт байж идэг байхгүй юу? Тэгс мэтлээ манжидс байж идэг. Энийг бас нэлээд бодох хэрэгтэй. Яг тэр үе чинь хоёулангийн захирж исэн байхгүй юу? Кедан тийм хар кедан гэдэг шүү дээ. Тэр үед. Тэгэл бид нар татар ярих юм уу одоо юу ядгийг зөө юмд ярих боломжтой. Тэгэхээр заавал түүх гэж ярьж хэрэггүй. Зүгээр ер нь бол нэг ийм болсон юм байна лээ. Тэгэл болоо. Уйгурчин Монгол бичгийг бид нэр Монгол гэдэг улс байж байгаа дислэгчсэн юм шүү. Уйгурчин Монгол бичгийг дахиж судлах шаардлагатай юу? Ягаад тэгэхээр одоо энэ уйгурчин Монгол бичиг бол Монгол үндэсний одоо дархлаа, онцлог гэж ярьдаг. Тэгээ төрийн бичиг олгонч гэж ярьдаг. Та тэрэн дээр үзэл бодолч юм байдаг. Саналсан байрлал. Ямар ч хэрэггүй шүү дээ. Яг бол уйгурчин бичиг гэдэг чинь тэр уйгур ардаас эхэлсэн. Яг уу эртээр үед ингээд манжийн юунаас гаралтайгаар одоо энэ малчин янз бүрийн энэ ардууд байна шүү дээ. Казак, өвөр Монгол одоо юу гэдэг энэгээр байсан халах тэгэл баруун тишэг ойрд одоо юу гэдэг янз бүрийн ардууд байгаа шүү дээ. Тэр чинь бие даасан улсууд хоттой тийм байгааг байхгүй тийм зохион байгуулалт байгаагүй. Тэгэхээр эдэртэй чи ямар нэг хэмжээгээр харьцахын тулд ноёдуудын хооронд загтал албан бичгүүд явуулж байгаа шүү дээ. Тэрнээс одоо ард түмэн нэг уйгур бичгээр ном уншаад байсан байхгүй шүү дээ. Тийм өнөөдөр бол кириллээр уулна уншиж болно шүү дээ. Тэгээд уйгурчин бичгээс кирилл бүсг рүү орсон, бичиг рүү орсон бүгд жажиг кирилл бичиг чинь грек бичгээс үүсэлтэй байсан. Маш сайн бичиг. Маш хурдан сурдаг. Тэ. Тэгээ ерөнхийдөө социализмын үед Монгол хэл чинь кирилл бичиг үсэгтэйгээ авцалдаад өөр болчихсон байхгүй. Тиймээс бид нар өөр монголчуудаа ярихад шал өөр байдаг чинь тэр байхгүй. Бид нар чинь кирилл үсгээр ярьж байгаа. Тэр чинь уйгурчин бичгээр ярьж байгаа байхгүй. Өөс байхгүй шүү дээ. Бас ханзаар ярьж байгаа гэдэг чинь. Өөр монголчууд чинь бас ханз хятад руугаа нэлээд ойртчихсон уйгурчин бичиг байхгүй. Тийм аялал нь өөрсдөө. Бурятууд ч гэсэн Орос руугаа нэлээд ойртчихсон. Орос аялгуугаар бид нартай бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ кирилл үсгээ дагаад монгол бичиг, монгол хэл, монгол одоо яриа, монгол мэдлэг, монгол бүх энэ улсын бүх ойлголтууд сурах хүчийг бүгд кирилл үсгээр яваад өнөөдөр хүрсэн байхад одоо буцаагаад тэр юунд байсан феодлын үеийн уйгур бичгийг одоо буцаагаад авна гэдэг чинь тэгэл ерөөдөө тэгэл жоохон өстө нэг монгол хүнээс саруулахад итгэдэг. Кирилл үсгийг бид нар анх хэрэглэж эхлэх ерөн зөв шийдвэр байсан уу? Саруулахад итгэдэг гэж хэлэх баха. Кирилл үсгийг анх бид нар авч хэрэглэх нь зөв шийдвэр байж чадсан. Монгол хэлэнд бас сайн тохирохгүй байна гэд тэгээд идэг зарим хүмүүс. Шалгууллаа. Яг бол ер нь бид нар ямар ч бичиг үсэг авч болно. Асуудалгүй. Англи латин үсэгч бас авч болох боломжтой байсаа л гэж байна. Ер нь нэг хэсэг бас авч ирсэн шүү дээ. Яг бол орсууч нь латин үсэг рүү орж ирсэн байхгүй нэг хэсэг. Тэгээ буцаад кирилл рүү орсон байхгүй. Латинд орж Сталины үед бол ер нь латин үсэг үзэж эхэлж ирсэн шүү дээ. Аха. Тийм. Бид нэр чатлаад ингээд мессежлүүгээ юу болсон түүхээ ерөөсөө мэдэхгүй түүхээр гараа үлгэр яриад байдаг байхгүй. Яг бодит түүх бид нар ярих хэрэгтэй байхгүй. Латин үсгээр орж исэн гэдэг чинь бас бодит түүх байхгүй. Харин тийм. Би бас тийг сонсч байсан. Тэгээд одоо мессежчд бибинлүүгээ латинаар бичгээ бас гайгүй болоод байгаа юм санагдаад байна надад. Болно шүү дээ. Яг өө үсэг дээр жоохон хэцүү. Тэгтээ яг болно шүү дээ. Асуудал. Ерөөсөө ямар ч биш. Одоо Франц хэл, Герман хэл хоёр чинь хоорондоо ямар их ялгаатай дуудлагатай билээ. Хоёулаа латин үсэг хэрэглэж байгаа шүү дээ. Итали, Испани чинь бүр өөр хэллэг рүү явчихж байгаа шүү дээ. Англи бас тийм. Яг Итали, Испани хоёр төстэй. Итали, Испани хоёр төстэй. Юу хоёроо? Итали, Испани хэл хоёр төстэй. Тий яг л эдгээр нэг роман хэлгээд явчихдаг л да.
Тэрний Англид ороод явчих л да. Яг нь Франц ч гэсэн тэр авийнхын ойролцоо нэг юмд орчдөг. Тэгээд тэр чинь нэлээд дээхэн чинь нөгөө юунууд Ромын эзэнт гүрнүүд чинь тэдэр чинь эзлээд тэднэрт одоо нэгдээд явж байгаа шүү дээ. Тийм. Италиуч гэсэн Италийн түүх, Ромын түүх гэж тусна ярьдаг шүү дээ. Тийм ээ. Тийм. Тэгээ би Ромд очиж үзсэн л дээ. Тэгэл энэ Ромын түүхээ л гэдэг юм л. Манай Итали гэхээс илүү тий. Тий. Итали бол сүүл байгуулсан улсаа. Тий сүүлд яг бол Ром ч өөрөө яг одоо би хэлээд байгаа шин тэр байхгүй юу? Ром ч бүр ингээд хот улс төр том байсан байхгүй юу? Тэгээ Ромын иргэн болгох ч аяг хэцүү байсан байхгүй юу? Тий. Малчин тариач чинь Ромын иргэн байгаагүй байхгүй юу? Гадуур явж ирсэн. Тэгээ Ром хот руу орж малын махаа зараад тарьсан ногоогоо зарчгаад жимсэд зарчгаад орой хөөгдөд гардаг гэсэн байхгүй юу? Тэгээ Ромын иргэд нь Ромдоо үлддэг. Одоо бидний сайн мэддэг Давинчи ёс суртахуунтай хүмүүжлэлтэй байгаа байхгүй юу? Бидний сайн мэддэг Ромын иргэн болъё гэж өргөдөл өгдөг Ром хотын даргад. Тэгэхээр Ромын иргэн айлын дэргэд тэр юунаас орж ирсэн малчин тариачин нөхдүүд чинь тэдний хэдэн жил амьдарч ажиллаад тэгээд Ромын соёлд суралцаад тэгээд дараа нь шалгалтад өгсөний дараа Ромын иргэн болдог байхгүй юу? Бид нар шиг одоо тийм шууд л хөдөөнөөс ямар ч бичиг үсэггүй, ямар ч соёл ёс суртахуунгүй хүн хурж ирээл хотын захад хашаа байшинтай хашаа гэр бариад тэгэл одоо бүх юм өмүүлээд эхэлж шүү дээ. Тэгээ энийг хүмүүсийг хоригдчих юм бол хүний төрсөн юм болчихгүй юу? Тэгш ирэхийг. Яагаад гэвэл төрийн бодлого. Төрийн бодлого гэхдээ хүний эрх гэдэг нэг заваа өгнөөс одоо хурдан салах хэрэгтэй. Энэ эрх гэдэг үгнээс салах хэрэгтэй. Эрх гэдэг үгээрээ бид нар зүгээр дураараа аашдаг гэдэг байгаа байхгүй юу? Бүх юм хуультай, дүрмтэй, ёс суртахуунтай. Тэрийг зөрчсөн хүн тийм үү шийтгэл авна. Одоо тэр либертар нөхдүүд чинь тэгээд байгаа ш. Дураараа л байна. Чамааг одоо тийм үү хуулиар дүрмээр чамааг яана гэвэл шийтгэн гэвэл дарангуйлал гэх гээд байгаа шүү дээ. Монгол дарангуйлал байна гэдэг гээд байгаа шүү дээ. За хоёул энэ сэдвийн талаар яг хөө дараагийн коммунизм арчлал социализм ярих гэдэг. Гэтэ нөгөө одоо түрүүн буцаад Ром руугаа хальт ороход одоо бидний сайн мэддэг Давинчи, Микеланжело гэсэн гоц хүмүүс бол одоо Итали хүн одоо Ром хүн гэсэн илүү Флорентин гэдэг тустай яг Флоренс гэдэг хотынхоо иргэд гэж бас явсан юм шиг. Тэгээд жижиг тусдаа хаан тулсууд байсан байхгүй юу? Тийм. Медичи гэдэг одоо гэр бүл чинь бол Флоренсыг эзэмшсэн юм шиг байна шүү дээ. Захирчээсэн. Тийм байсан. Герман ч гэсэн маш олон тусдаа улсууд байсан шүү дээ. Тэгээд сүүлдээ одоо Бундесрепублик гэдэг чинь тэр шүү дээ. Бунд. Тэр нь юу гэсэн үг лээ? Холбоо гэсэн. Холбоо гэсэн. Тэгээд бид нар чинь холбооны Герман улс гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бол холбооны гэдэг нь одоо бид нар нөгөө уцаар ярьдаг холбоо биш шүү. Тэр нөгөө баваар заваар гэдэг энэ юунд хоолдоо нийлээд бүгдээрээ нийлээд холбоо үүсгэж яагаад тэгээд нэг Герман болсон байхгүй юу? Дотор бол олон тусдаа улсууд байсан. Тэр ер нь дэлхийн маш олон улсууд анх дугаар эхлэхэд ярьсан сэдвүүрээ ороход юм холбоо болж нэгдэж нийлж улс байгуулсан бас таарад байж тийм үү? Тийм. Тэр ч юм уу яг ерөнхийдөө дайсны эсрэг ихэнх тэр холбоонууд ихэнх тэр нэгдлүүд чинь дандаа дайсны эсрэг байсан байдаг байхгүй юу? Ихэнхдээ. Яг бол дайсан дайрлаа бүгдээрээ нийлж хагаад өөдөөс нь үсэхгүй болохгүй нэ гэд нийлж байгаа байхгүй юу? Дайсны эсрэг. Дайсан байхгүй болохоор хоорондоо буцаа салцдаг. Тэгээд зодтолтоо сална шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн чинь энэ өнөөдрийн энэ дэлхийн энэ улс орнуудын хил, энэ улс орнуудын тусгаар тогтнолыг чинь гаргаж ирэхээс өөр аргагүй болч гисэн байхгүй юу? Бид нар дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайныг ярихгүйгээр Монгол улсыг ч ярих боломжгүй. Тийм. Бид чинь бас дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайнаас үүссэн улс байхгүй юу? Үүсэл. Тодорхой хэмжээнд оролцсон бас тийм үү? Яг оролцсон л гэдэг юм. Тэгээ бид нар ч өөрсдөө танк үйлдвэрлэдэггүй, их боо үйлдвэрлэдэггүй юм чинь яаж ч оролцох вэ? Яг морио өгсөн гэдэг. Тийм. Бид нар чинь зэрэг айрантай байсан улс биш шүү дээ. Оросууд чинь бид нар танк өгжээж, онгоц өгжээж бид нар нэг социализмын зэрэг айрантай боллоо шүү дээ. Тэгээ дараа нь тэр танк онгоцоо зараад хуваагаад идчихлээ шүү дээ.
За одоо сүүлийн эсрүүгээ ойлоо ороход одоо дэлхийн 3 дугаар дай болно гэдэг нь дэлхийд дахиндаа их ярьж эхэлж байна тийм үү? Одоо энэ тэмдгүүл одоо дайн болж байна. Одоо удахгүй одоо Хятад Тайваныг аванж гэж байна. Иран, Израиль хоёрд одоо бие биелэг бөмбөг шидэлцээд эхэллээ. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага гэдэг юм маань өөрөө бараг гарч ирсэн үүрэг ойлоо бараг гүйцэтгэж чадахгүй болж байгаа юм шиг юм дүр зураг ажиглагдаж байна л да. Харин тийм яг бол тэгэхээр би ярьлээс дэлхийн 1-р дан 2-р дайнаар энэ улс орнууд чинь хүчээр байгуулагдчихсан байхгүй юу? Хүчээр. Одоо тэгээд тэд нар чи яаж гинэ вэ? Тодорхой нэг чадвартай болоод тодорхой нэг нөлөөлөлттэй болоод ирэхээр буцаад тэр дэлхийн 1-р дайнаас өмнөх, дэлхийн 2-р дайнаас өмнөх бүтцээ бас ингээд өгүүлээд байгаа байхгүй юу? Санагалзаад байгаа байхгүй юу? Тийм. Тэр л яваад байгаа байхгүй юу? Тэгээ яг гэдэг нь одоо эзлэмээр гэсэн үг. Уучин тэргээрээ байх юмсан олон тустай байсан энэ гэл. Тийм. Тэгсэн тэгэл эдийн засаг, соёл өчнөө юм явж байгаа. Шашин, машин тэгэл хоорондын атаа житөө, хорсол, хонзон өсөөгөө авах энэ төр гэсэн зөндөө юмнууд явж байгаа. Хүн гэдэг чинь бүтэхгүй. Хэцүү. Тийм учраас боловсрол гэж байдаг. Тийм учраас ургуун хүчил гэж байдаг. Тийм учраас шашин гэж байдаг байхгүй юу? Тийм. Тэгвэл хүн чинь мундаг биш байхгүй юу? Тийм. Тэр гайнуудыг яаж игээд хүн болгодог байхгүй юу? Бид өсөөгийн цөөхөн учраас энэ тэнд яагаад өгч байгааг нь мэддэггүй, хин энийгээ устгах хийж байгааг нь мэддэггүй учраас тэгээд нөгөө сурвалжлагч гэж байдгүй энэ тэнд болж байгаа хэрэгүүдийг ил гаргаж тавьдгүй бүх юм нуугдмал учраас бид нар хүний муу мухаг ерөөсөө яахгүй байгаа байхгүй юу? Мэдээлэл бага аваад байгаа байхгүй юу? Тэгээд сайн сайхан бодоод байгаа байхгүй. Та тэгэхээр одоо Францын философч Русогийн эсрэг талаар нь боддог гэсэн үг. Одоо хүн бол муу натураасаа гэдэг. Хүн бол төрхөөсөө юу ч байхгүй. Аха. Шалдан 9 сар уйлж байгаа шүү дээ. Хөлд орох гэж боо юм болж байгаа шүү дээ. Тэр амтны чинь хүн болох гээд ямар хэцүү гэж санаж байна. Тэр чинь өөрөө ухамсараараа өөрөө биед байгаа нэг сүрх юм болчихгүй. Хүүхдээ ирэхэн тэргээд сонь нэмээд байгаа шүү дээ. Хүүхд төвдөө сургалтч шиг. Тэр нэг Кембрижийн сургалтыг одоо болох хэрэгтэй. Чин тэр нэг балаа юм. Би тэгэлээд байгаа шүү дээ. Сургууль хүмүүжил ёс суртахуун хоёроо л яри. Тэгвэл боловсрал. Одоо баг чинь нэг боловсролын маам гэж байгаа шүү дээ. Тэр одоо юу ч хийхээ мэдэхгүй шүү дээ. Одлоо гадаад юм орчуулаад тэгээ нэг лгөө чихээд шүү дээ. Одоо Монголыг хоёулаа ёс суртахуунгүй боловсралгүй орн гэж хэлж байгаа юм уу? Тэгвэл одоо энэ их гарч байгаа зөрчилчихсэн одоо дэлхийд дахнаараа сургууль хүмүүжлгүй ёс суртахуунгүй болж байгаа гэдгийг илэрэл биш үү? Тэр бол цөөхөн хүмүүсийн илэрэл байхгүй юу? Манай чинь нийтээрээ тийм байхгүй юу? Тэнд бол тодорхой нэг улс төрийн байгууллага юм уу, тодорхой нэг мафиагийн байгууллага, тодорхой нэг олигархуудын юм яваад байгаа байхгүй юу? Тэрийг бол автом эсвэргүүцээс байгаа шүү дээ. Жагсаал энэ хийгээд байгаа шүү дээ. Францад хийж гэн, Германд хийж гэн, дайнд оролцохгүй гэсэн, бидний дайн бис гэсэн жагсаалууд хийгээд байна шүү дээ. Манайх чинь нийтээрээ ёс суртахуунгүй, нийтээрээ хүмүүжлэг байхгүй юу? 90% гэх юм уу, 99% гэх юм уу? Тэд нар чинь болохоор тэр бүтэхгүй нөхдөө чинь 1% л авахгүй юу? 2% л авахгүй. Гол нэг улс төрийн эрх мэдлийг гартаа автгацсан учраас тэдний чинь унгаахад аяг хэцүү байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар чинь эдийн засгаар барьчихсан. Яг бол төв банкаараа барьчихдаг байхгүй юу? За одоо тэгвэл та ер нь сүүлийн асуулт. Та ер нь дэлхийн ирээдүйг энэ их хэгзэгтэй, энэ их зөрчилтэй үед яаж харж байна? Сүүлийн дараагийн 5-аас 10 жилийн хугацаанд. Тэгээд энэ зөрчил донд Монгол улс ямар үүрэг роолтой, ямар байр суурьтай оролцох ёстой юм бэ? Тэ? Надад бол маш их одоо үнсэн мэдсэн тэр юмнууд байгаа л да. Тэндээс яхад дүгнэлтүүд гаргуул яг Монголын одоо гадаад бодлого ч юм уу, улс төрийн онолч ч юм уу, тийм хүмүүс бол надтай бол уулзах хэрэгтэй байгаа. Тэгээд тэгэхгүй байна л да. Эдгээр чинь нэрлэхгүй гэж хэлсэн тийм. Тийм одоо гадаад явдлын, гадаад хэргийн сайд гээл ямар ч хил байхгүй, улс төрийн онолын талаар юу ч байхгүй тэгэл өөр гэдэг нэг сайхан эмгтэл тэгэл ийш тийш яваал байж штэ. Юу ч ойлгож байгаа. За тэгэл хажуу талд нь Оросд дургуй нэг юм байна, Украинд дургуй нэг нь байна, тийм үү? Украины талд нэг нь байна. Юугаач яриад байгаа. Эдэг улс төрчин тэр манай тал дайсан манай тал гэж байхгүй шүү. Өөрсдөө юм шүү гэдэг байгаа шүү дээ. Тийм хятадын одоо төрийн онолч нь айхтар шүү дээ. 1000 жилийн харж төрийн бодлогоо хийдэг гэлээ. Тэгэхээр ер нь бол дэлхий бол асуудалтай байгаа. Дэлхийн 1-р дай, 2-р дайны шийдэгдээгүй асуудлууд одоо явсаар байгаад богшраад одоо л гарч ирж байгаа байхгүй юу? Тийм. Энэ бол Америкийн холбоотуудын хийсэн систем тийм. Тийм. Ер нь бол хамгийн том одоо хор тавдар чинь Их Британи байхгүй юу?
Их Британь ч нөгөө далайн гар яваад баахан улс орнуудыг колончлоод баахан улс орнуудыг дээрэмдээд хулгайлаад тэгээд баяжаад тэгээд энэ улс орнуудын хооронд зөрчил үүсгээд хөлийн маргалдаан, шашны маргалдаан үүсгээ аяжчихсан ийм нэг хачин арт юм баггүй юу? Их Британь гэдэг чинь одоо манайд ч гэсэн оюу толгой гэл ингээд бидний бүгдийг ингээд барьцсан байж шүү дээ. Тэгэхээр энэ л асуудал. Тэр Израиль, Иран чинь англичууд Их Британийг хийсэн харгай яваад байгаа байхгүй юу? Америк их биш. Талдаа Натаньяу, Украиний Зеленский, Израилийн Натаньяу хоёрын хүсэл бол жижиг орнуудын чинь нэг муухай юм явж байгаа байхгүй. Тэр нь болохоор том орнуудыг зодтолтуулах гэсэн юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр Америкийг дайнд татаж оруулж ирээд Орос хятадтай байлуулах гэдэг байгаа байхгүй. Зеленский чинь бол дандаа Трампыг, Америкийг дандаа өдөж штеп. Оростой байлдаач гээл. Одоо Натаньяу тийм үү? Трампыг дуудаад байна шүү дээ. Хүрээд ирээ. Ирантай байлдаас. Тэгэхээр чи өөрхөө Орос Америк хүрээд ирэхээр Орос тэгээд хятад энтгээ одоо Пакистан янз бүрийн том гүрнүүд чи ороод ирэхээр чи идэр чи хоорондоо өстой замруугийн болох байхгүй юу? Жижиг орнуудын ийм муухай юм яваад байгаа байхгүй юу? Тэг жижиг орнуудын муухай юм гэхээс илүү идэрч өөрсдөө хамгаалах гал хөрхий яваад байгаа юм шүү. Үгүй одоо яах вэ тэгэл тийм үү? Одоо тэгэл энэ дундаас ашигла олчих гээд байна шүү дээ. Эсвэргээрээ таны хэлж байгаа шиг Их Британи том гүрнүүдийн бодлогын үр дүнд энэ улсууд тохироод ч юм уу одоо ийм зүйл болж байгаа л гэж би бол хараад байгаа л та. Тэгсэн мөртлөө тэрий чинь бас зохиомол зөрчлүүд үүсгээд байгаа байхгүй. Худлаа зөрчил үүсгээд байгаа байхгүй. Жишээл Иран тийм үү атомын бомбог хийхгүй. Манайх бол зөвхөн одоо тийм үү эдийн засгтаа зориулж л атом ашиглаж байгаа нөгөө цөм те нуклеар гэдэг байгаа шүү дээ. Тийм бол үгүй та нар өстой яг байлтах гэж байна гэдэг байгаа байхгүй. Ямар баримтгаар дайрч болохгүй шүү дээ. Тийм Нетаньяху чи 95 оноос хойш ихтэй Иранууд бол цөмийн зүйтэй болохоор 3-4 сарын хугацаа байгаа гэж хэлээдсэн юм лээ. 95 оноос 30 жилийн туршид. Тийм. Тэгээд Ирак руу Саддам Хусейнийг дайрсан шалтгаан чинь Жорж Буш чи эдэр зэвсэгтэй гээл дайрсан зэвсэггүй байна. Тэгээд тэр нөгөө нэг хин чин Колин Паул гэх тэр үед чинь байлаа шүү дээ. Тийм. Гондолиза Райс шил савтай нэг юм үзүүлсэн байхгүй. Энэ одоо нотлогоонд байна гэдэг. Тийм. Энэ зураг байдаг шүү дээ. Тийм. Ингээд шил савтай үүнод бүр үзүүлж байгаа шүү дээ. Тиймээс бид нар одоо дайрахгүй болохгүй. Одоо хэрэглэх гээд байна. Дандаа бодлоо ярьдаг. Тийм. Тэгэхээр энэ чинь олигархууд яваад байгаа байхгүй юу? Жорж Буш, энэ Обама, одоо өнөөдрийн Трамп одоо Трамп бол тэдний бүлэглэл биш. Демократ намын олигархууд байгаа шүү дээ. Тэгэхээр Буш чинь Republican намын хүн шүү дээ. Буш шиг орчих юм тий. Тийм. Грэйч гоё. Тэгэл deep state энэ төргээд маш их юм байгаа. Тий. Шоа байна, Израилийн шоа байна, Зионизм байна, маш их юм ярина. Тэгээ энийг ч одоо гадаад бодлого геополитик гэсэн тийм сэдвээр л ярил гарч ирэх байх зүгээр. Ер нь бол өнөөдрийн яг миний яг харж байгаагаар бол Зеленскийн Натаньяху хоёрын зорилго бол Америкийг Оростой л байлдуулах. Монголын дунд сүүлээс. Бид нар бол одоо яах вэ? Тэгэл одоо Португалгаа одоо наадмаа хийнэ гэдэл дээлээ оёод л манай олигархууд улсын их хурлын гишүүд том компани боссууд морио уралдуулах гээд одоо тэргээр феодлууд тэгэл баярлаад байж байгаа байх. Би өөр юм байхгүй шүү дээ тэднэрт. Одоо тэгээ сайхан яамдын сайд болох гээд гоё ах шиг байна. Тийм. Сайхан сайд нар наадмаа хийж морио уралдуулах юм шиг байна. Феодлын Монгол. За таныг сайд бол гэвэл ямар салбарын сайдлах вэ? Намайг сайд болгох гэвэл тийм. Яг одоогийн нөхцөл байдалд бол гадаад хэргийн сайдл дээр баг. Боловсруулах биш үү? Улс орноо энэслэх. Боловсруулах биш үү? Би хангалттай хэлсэн шүү дээ. Тий. Олон улсын байдлаар ерөөсөө би юу ч ярихгүй байгаа шүү дээ. Геополитик. Тийм. Улс орн бол хангалттай хэлсэн, хангалттай номнууд байна. Тэрийг уншаал тэгэл хийх ёстой шүү дээ. Тэгээд ном уншихгүй л да энэ феодлот чинь. За баярлалаа. Танд өөр хэлэх юм. Гэхдээ яг одоо дараагийн ярьслаар хойлоо тэр юуг л их ярих хэрэгтэй. Сая чи нэгэн Twitter зүгээр Монголоо гаргаад ирчлээ, үндэстэн гэдгийг гаргаад ирчлээ, хэл хязгаар гаргаад ирчлээ. Ер нь бид нар хин юм бэ, яах ёстой юм бэ гэдгийг гаргаад ирчлээ. За нойлоос эхлэх ёстой, эхнээсээ эхлэх ёстой гэдгийг гаргаад ирчлээ. Тэгэхээр чи тэр үндсэн үйл ярихаас өөр арга байхгүй. Үндсэн үйлийг задлахаас өөр арга.
Тийм дараагийн дугаар дээр тий. Хинт зориулсан. Тэрг л гаргаж байгаа шүү дээ. Харин феодалд зориулсан юм шүү дээ. Тий. За баярлалаа. Окей.